Танай бодоод өстэй хаасан гэдэг бүрүүд хүүхэд хүртэл шүүрж ирдчихсэн. Австрал бол маш аимшигын газар бол байсан гэсэн үг шүү дээ. Гэтэ шүдээр өхрийг 1 минут шүүхгүй алах юм ихээ бас амар юм те. Гэтэ энэ хэдэн сая жилийн өмнө амьдарч ирсэн гориллыг одоо үед амьдарч ирсэн байх уу? Дэлхий дээр бид нэг амархан хоол болгоо идчих олон төрлийн аимшигтай агаатууд байдаг. Гэхдээ өнөө цаг үед хэдий аимшигтай агаатууд байдаг. Тэрнээс өмнө хэдэн мянган жилийн өмнө бүр аимшигтай агаатууд оршиж байсан. Хүүхэд эцэстэг бүрдээс ахуулаад асар том ахчих халимт хүртэл. За, hello guys. Дараагийн бичлэгээ тавтамаар л за энэ удаагийн дугаард хэдүүлээ яах вэ гэхээр дэлхий дээр өнгөрсөн дээр үед амьдарч байсан бүр үнэхээр устсан шсэндээ тиймэрхүү аимшигтай амьтдын талаар хамт өнөөдөр мэдчих болно. За тэгээд энийг бэлтэж явах үедээ өнгөрсөнд ийм аимшигтай амьтад амьдарч ирсэн юм уу гэмээр бүр сонирхол болон айц төрүүлэн баримтууд байх болно. За тэгээд олон яриад л шиг бичлэн доорой те. Та бичлэг хийсэн лайк дараагүй лайк дараа самбадрах битэмтрээ. За хамт бичлээ бицгоо. За хөрөн багуудад таарсан хүмүүс хвчлэн цоцдог тийм үү. Гэтэ энэ баг нь болохоор архитектурын Ангус Эдисийн дэргэд бол жижигхэн баг руу шиг харагддаг. 2.5 жилийн өмнө Өмнөд Америкт амьдарч байсан энэ махчин аврах амьтанд болохоор дунджаар 2 тонн босоогороо болохоор өндөр нь 1 давхар байшинтай тэнцэх хэмжээний 4.2 м хүртэл амьтан юм байна. Гэтэ ийм өсвөр том аврах амьтан хүмүүс аим удаах хөдөлთა гэж боддог. Гэтэ энэ амьтан болохоор хүмүүсийн бодож байгаагаар бол биш байт юм байна. Түүний нэг төрөлх амьтан бол Арктус Симус гэдэг амьтан болохоор цагт 64 км/цаг хурдладаг байсан тул энэ амьтантай ялгаа ахгүй адилхан хурдладаг болж таарсан юм байна. Чулуутсан шүднээс нь үзэх юм бол яс мэрч мах эцдэг байсан тул хүн тэдний хувьд зүгээр л амттай 100 төдий байдаг. Харин 500 жилийн өмнө болохоор энэ аимшигт араат нь бусдаж арай жижигхэн төрлөөр бол солигдсон. Эрдэмтэд энэ амьтаа юу гэж үзэж байгаа вэ гэхээр магадгүй багц амьтан учраас нөх хоолны өрсөлдөөнд одоо ялагдаж эсвэл бидний одоо олж хараагүй энэ том нүсэр махчин амьтан дэлхийн хаа нэгт амьдарч байгаа гэсэн бол хамаг төвшүүлсэн байна. Тэгэхээр та нар бодоод үзтээ 2 тонн чинтэй 4.2 м өндөртэй амьтан гэхээр хамгийн амар 500 мянган жилийн өмнө амьдарч ирсэн гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Ийм том нүсэр амьтанд тааруул та нар яах вэ? За тэгэхээр хэдэн мянган жилийн өмнө амьдарч ирсэн 2 дахь одоо амьтанд орцгоё. За хүнд жинтэй баагуунууд хүн үүсгэхээс 400 мянган жилийн өмнө бол устж үгүй болсон. Гэтэ зарим амьтад хүмүүсийн үеэр амьдарч тэдэнтэй нүүр тулж байсан тохиол байт юм байна. За Шинэ Зеландын өмнөд дарал дээр одоо олдсон энэ махчин шувууны үлдэгдэл нь болохоор хамгийн том бүргэд байсныг бол баталсан. Мөн дээрэс нь далавчны дэлгэц нь болохоор 3 м. Тэгээ мөн дээрэс нь өндөр нь дундч хүний одоо бүслэхийн орчим хүрдэг. Мөн жин нь болохоор 20 кг хүртэл чинтэй. Тэгээд энэ амьтыг болохоор хаасын бүргэд гэж бол нэрлэдэг. Тэгээ хаасын бүргэдийн гол хоол нь нисдэхгүй аврах шуу болох мово бол байт юм байна. 3 инч 7.5 см урт хутга шиг хумсаараа араас нь дайран мовогийн гавлыг бутлах хэмжээний одоо даралт үзүүлж бол босгод юм байна. Хамгийн аимшигтай нь болохоор Шинэ Зеландын Моори ард түмний домгоор энэ бүргэд нь болохоор заримдаа хүүхдүүдийг ч хүртэл авч явж шүүрдэг гэсэн баримтууд байдаг юм байна. Харин 16 дугаар зууны Моригийн хүмүүс болохоор мов гэхэд агнасан ч хаасын бүргэдийг одоо устгаж чадахгүй байсан тохиолдол маш их тохиолдож байсан юм байна. Танай бодоод өстэй хаасан гэдэг бүргэд хүүхэд хүртэл шүүрж ирдчихсэн. Энэ нисдэг амьтны нүдэн дээр бол хүмүүс зүгээр л торхош харагдаг гэсэн үг. За тэгэхээр хамтаа 3 дахь баримт руу орцгоё. Нью-Йоркийн том хархнууд заримдаа муур шиг том байдаг гэх яриа байд юм байна. Гэхдээ энэ тэдний 4 сая жилийн өмнөх үеийн аврах хархтай харьцуулбал үнэхээр жижиг харагдана. Энэ аимшигын харх нь болохоор Өмнөд Америкт бол амьдарч байсан бөгөөд урт нь 3 м, жин нь 1 тонн. Энэ нь болохоор 12 наснд хүрсэн хүний жинтэй тэнцэх хэмжээний жинтэй. Тэдний хамгийн аимшигтай зэвсэг нь болохоор 30 см урттай 2 соёон бол байд юм байна. Судлаачдын тооцоосноор энэ хархны одоо шүд болон ирүүний одоо хүч нь болохоор давс туссны одоо материалс дутхгүй 3600 пс хэмжээний одоо хүчийг гаргадаг юм байна. Аз болоход эдгээр амьтан нь болохоор мах эздэггүй харин хатуу самар болон мод хэмлэн амьдарч байсан. Мөн дээрс нь өөрийг нь одоо өдгөл ямар ч дайсныг хормын дотор устгах чадaltaй байсан юм байна. Тэр 400 сая жилийн өмнө 3 м харах байсан гэхээр ямар амар том харагдах вэ? Тэгээ та муур шиг хэмжээний харах гэж сонсч байсан уу? За тэгэхээр хамтдаа 4 дахь баримт руу орцгоё. 2500 сая жилийн өмнө Австралийн хуурай тал нутгаар олон төрлийн махчин амьтад бол одоо явж байсан ч тэдний хажууд Магеллана бол жинхэнэ аимшигтай амьтан юм байна. Энэ аврах гурвал нь болохоор өнөөгийн Комодогийн луу шиг харагддаг байсан ч түүнээс 2 дахин том, урт нь 7 м, жин нь хэдэн тонн хүрдэг жинтэй. Хамгийн аимшигтай нь болохоор Магеллана наманда хорт шүүрэлтэй. Хорц тахир шүдэ болохоор одоо золиос болж байгаа амьтан руу одоо шигдээд
хорийг нь цуснд нь оруулж устгах юм байна. Энэ хор нь болохоор цус сэргэлтийг бол зогсоогоод даралтыг нь унгаагаад тухайн амьтныг бол шоконд оруулж хөлт хүргэдэг юм байна. Харамсалтай нь Магеллан 50,000 жилийн өмнө бол бүрэн устж үгүй болсон. Энэ нь Австралид хүмүүс анх ирсэн үе таарч байгаа тул зарим эрдэмтэд хүмүүс энэ аврах гурвлыг агнаж устгасан гэсэн бол магадлал дэвшүүлсэн юм байна. Хэрвээ энэ Магеллан гэдэг амьтан амьдарч байсан бол Австрал бол маш аимшигын газар бол байсан гэсэн үг шүү дээ. За тэгэхээр 6 дахь эртний аимшигтай амьтан. За саяны ярьсан Магеллан шиг аимшигтай арга нүгээр дуусаагүй. За Телеколио гэдэг нэртэй бас нэг амьтан байт юм байна. Энэ болохоор мөвчин аимшигтай амьтан. Энэ амьтан болохоор 2 саяас 46 мянган жилийн өмнө бол Австралийн ойш шувууд бол амьдарч байсан. Урт нь болохоор 1.5 м, өндөр нь 75 см, жин нь 100 кг орчин үеийн ягууртай бол ойролцоо хэмжээтэй илүү хүчтэй биетэй байсан байна. Гэтэ ягуураас ялгаатай нь болохоор энэ мах чинь хурц соёогүй, харин хутга шиг хурц аврах үүдэн шүдтэй байна. Эдгээр шүд нь ангийн махыг бол сүлбэж нугсыг нь таслах хэмжээний даралт үзүүлдэг. Тэдний хүчрхэг эрүү заатар шиг шууд нь үхрэх хүртэл унгаж хөхүүлэх бол чадaltaй. Бүр аимшигтай нь болохоор Телеколын хомсоо дутагш нь нугалж ангаа гисээр нь хөндлөн алах боломжтой байсан юм байна. Тэгэд энэ юмт яасан бэхээр уур амьсгалтын өөрчлөлтөөс болж ширэнг болон хоол тэжээл багаснаас үүдэн устж үгүй болсон гэсэн эрдэмтдийн тооцоолол гарсан юм байна. Гэтэ шүдээр үхрийг 1 минут шүүхгүй алах юм бас амар юм тий. Үхэр штэ бас. Та pig food гэж бас сонсож байсан уу? Тэр зүгээр нэг домог биш, харин жинхэнэ амьдар бол орж ирсэн юм байна. 2 сая жилийн өмнөд эцтийн ойд гигант хоббитыг Белики нэртэй авраг сармагчин тухайн үед бол амьдарч байсан юм байна. Судлаачид болохоор зөвхөн шууд эрүүний ясыг нь олсон ч өндөр нь болохоор 3 м, жир нь 550 кг байсан гэж үзсэн. Энэ нь мөнгөн арслан сармагчны хэмжээнээс 2 дахин өндөр, 3 дахин хүнд жинтэй. Үндсэн хоол нь болохоор хулс гэж бол хамгаалсан юм байна. Гэхдээ ийм том амьттай нүүр тулсан ямар ч амьтан болох бүсэхгүй. Харин устж үгүй болсон шалтгаан нь болохоор 100 мянган жилийн өмнө цаг уурын өөрчлөлтөөс болоод ой мод сэргижиж хоол хүнс багассан. Тэгээд энэ аврах сармагчин бол түүх болж устж үгүй болсон юм байна. Гэтэ энэ хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан гориллыг одоо үед амьдарч байсан байх уу? За дараагийн хэдэн сая хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан аимшигтай амьтныг орцгоё. За өнөөгийн гахаанууд болохоор аюул багтаж 23 сая жилийн өмнө Хойд Америкт Диодон гэдэг хэмээх авраг махчин гахаа амьдарч байсан. Тэгээ зогсохгүй маш том айц дагуулж байсан. Тэдний жир нь болохоор 750 кг, өндөр нь 1.8 м, урт нь 3 м байсан. Бараг хэрс шиг хэмжээтэй. Гэтэ тэд нар болохоор хэрс шиг ургамал илгээдэггүй. Нүд нь урагшаа харсан анх хэдэг амьтан шиг шинжтэй. Мөн дэрсэн тэд хурдтай гүйж байгаад байруугаа мөргөж унгаадаг. 10 см урт соёогоор махыг нь тасдан эздэг юм байна. За тэд 20 мянган жилийн өмнө устж үгүй болсон учир нь цаг агаар дулаарч хоол хүнс ховортсон гэж бол үзсэн юм байна. Тэгээ Аз талхад ийм гахаа өмнө амьдарч байгаагүй бидний Аз. Гэтэ 23 сая жилийн өмнө хэрсэг хэмжээтэй гахаа гэхээр сангимсал хийж идэл хэдэн хүний сангимсал гарах бол. За sorry. За тэр юм бодчих. Гэтэ идэл сангимсал хийж идэл хэдэн хүний сангимсал гарах бол. За тэгэхээр хамтдаа дараагийн амьттай баримтлал орцгоё. Трикс матер бол аимшигын зүйч шиг бол амьтан. Гэтэ энэ амьтан үнэхээр байсан. Түүний нэр нь болохоор спинозавр. За урт нь 18 м, жин нь болохоор 20 тонн жинтэй. Түүхэнд хамгийн том махчин үлэг гөрүүл гэгддэг. Гэтэ тэр ихэнхдээ газар дээр амьдардаггүй. Усны бол амьтан. Гол нуурын загас, яс мэлхий, лусын загас гэх мэтлэн амьддаг бол эздэг. Ам нь болохоор матар шиг уурт 6 см-ийн урт хурц шүдтэй байсан. Энэ нь болохоор загсыг барихад төгс зөгцсөн. Нуруунд нь сэлгүүр шиг том сэрвэ байгаа учраас нь болохоор усанд тэмцвэрээ барьж ан гөрөө хийхэд бол хэрэг болт юм байна. Тэгээд энэ амьтан болохоор 90 сая жилийн өмнө уур амьсгалын өөрчлөлтөөс болоод усны орчинд ширгэж хоолгүй болж устж үгүй болсон гэсэн судалгаа шинжилгээ бол байд юм байна. За хамтаа 9 дахь баримтлагаа орцгоё. За одоогийн материал танд аимшигтай санагддаг. Тэгвэл Пиросорос түүнтэй харьцуулахад жинхэнэ мангас. Урт нь 10.1 м, яг л сургуулийн автобус шиг хэмжээтэй. Пиросорос болохоор өдөрт 40 кг мах эздэв юм байна. Тэгэхээр энэ нь болохоор 20 дахин илүү их байсан. Хоолны цэсэнд нь болохоор машин шиг том амьтад, мөн дэс нь үлэг гөрүүлийн яст мэлхий, авраг, газрын мөлөгчд болон бусад амьтад бол багтдаг байсан юм байна. Хамгийн аимшигтай нь болохоор амны хүч нь 11.5 тонн даралттай байдаг. Коколихаас 20 дахин илүү хүчтэй. Аз болоход энэ амьтанд тухайн үедээ устж үгүй болсон нь бидний Аз бол тохиолсон юм байна. Таад үдчихсэн бол миний өмнө оруулсан Конго дахь
одоо дэлхийг альсан 10 амжилттай нэгтэн дээр бас ийм материйн талаар хэлсэн байдаг. Тэгэхээр яалчгүй ийм том матер амьдарч исэн гэхээр би л хувьдаа бол өнөө зөв бол амар талархаж байна. За хамтаа хамгийн сүүлийн баримтлага орцгоо та хэд Jurassic Park гэдэг нэртэй кино үзчихсэн баг. Тэн дээр болохоор Velociraptor гэдэг нэртэй амьтан гардаг. Тэр амьтан танад тэр аюултай санагдчихсэн бай. Гэтэ тэр бол илүү том жинтэй, илүү аимшигтай. Velociraptor-ын эрдүүл баг дүүнээс бол яг 125 сая жилийн өмнө амьдарч байсан энэ шуу хэлбэртэй үлэг гөрвлийн урт нь болохоор 5.5 м яг л нэг контейнер жинтэй. Гэтэ энэ контейнер бүр нэг хөлөндөө 38 см урт мах зүсэгч сарвуутай. Зүгээр л хөшөлгөхөд л төдөд ямар ч амтныг бол дундуур нь хувааж чадна. Нарийн хөл нь болохоор хурдан гүөх зорилттой тул цагт 48 км хүртэл хурдладаг. Хэдийгээр өвдөн чулуудсан байдлаар бол олдоогүй ч төрөл зүйлүүдийг судалгаагаар бол өвдтэй байсан нь гарцаагүй гэж үзсэн юм байна. Тэгэхээр энэ амьтан бол авраг хурдан алуурчин дахиа гэж бол хүмүүс бол үздэг юм байна. Гэтэ ийм том алуурчин дахиа амьдарч байсан гэхээр хэдүүлээ шараад chicken дэд идэх юм бол хэдэн хүний хоол болох бол дандаа ингээ хоол ирдэг те. За тэгээд энэ хүрээ дугаар маань өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк дараа сабад хавтын мартаарай. За тэгээд part 2-ыг үзэх хүсэх юм бол комент хийрээ. Бидэрт одоо судалж үзэх 10 аимшигтай амьтан байгаа. Та бүхэн таалагдах юм бол комментээр part 2 гэж бичээрэй. Тэгээд мөн дээрс нь ямар төрлийн контент үзэх хүсэж байна бас тэрийг бас комментээр бичиж өгөөрэй. За тэгээд дараагийн контентоор уулзцгаая. Өнөөдөр guys таад надад ойрхон байхыг хүсэн бол таад миний Instagram-д орж намайг дагаарай. Би энэ дээр өөрийнхөө амьдралын стори, өөрийнхөө амьдрал дээр юу хийдэг талаар оцсондоо хийдэг. Таад надад илүү ойрхон байхыг хүсэн бол миний Instagram руу жишлээрэй. За тэгээд дараагийн контентоор уулзцгаая.